Ирэх шидэд суурьсах үйл ажиллагааны цаг эхэлж байна. Үйл ажиллагааны тэгүүдээ эргэн санацгаая. За би танарт нэгэн цааснаас харагдсан үүнийг дэлгээд ямар зургаагаа хараад ямар үйл ажиллагааны үе шат болохыг ярилцаарай. За төвшин жаргал хариулаарай. Дэлгэцэн анхаарлаа хандуулаарай. Энэ зурагт ямар үйл ажиллагаа харагдаж байна? За төвшин жаргал хариулаарай. Би таахаа. Нэгээрээ зөвхөн тодорхойлсон түүний дараа багийн зорилгыг тодорхойлсны дараа бид ангийн зорилгыг тодорхойлсон. Харин энэ зураг дээр ямар үйл ажиллагаа харагдаж байна гэвэл бид энэ ангийн зорилгоос сайн хэрэгжүүлж байгаа арай тусмаг хэрэгжүүлж байгаа зүйлээ үйл ажиллагааны зураг харагдаж байна. За тэгвэл дараагийн зургийг ярилцаарай. Тэгвэл энэ зурагт ямар үйл ажиллагаа харагдаж байна? За хин хэлэх вэ? За үлцээвч. Биднээс маш олон сандрал гарсан үүнээс шүд, нүрх, гарын харин зэрэгсэн 3 хэсэг хуваагдаж нийлүүлж байгаа үйл ажиллагааны зураг байна. За тэгвэл энэ зурагт юу харагдаж байна? Хин хариулах вэ? За, арих бүх. Бид чүдний асуудлыг шийдэхээр болж өөрсдийн сонирхлоор хамаг хуваагдсны бүрэн гэсэн оюуны зураг харагдаж байна. За, тэгвэл энэ зургуудад ямар үйл ажиллагаа харагдаж байна?
Хэн хариулах вэ? За ихмэ. Би сонирхлоороо таван баг тоглосон. Тэгээд бид мэдээлэл, интернет, радио, телевизэн, сэтгүүл мэдээлэл гэх зүйлсээс авлаа. Харин энэ зураг дээр мэрэгчлийн хэмжээнд зөвхөн авах гэж явж байгаа зураг харагдаж байна. Доод талын зураг нь болохоор мэдээлэгч багийн ОСФ-ны хүн ханшийг асууж байгаа зураг байна. За тэгвэл энэ зургуудад ямар үйл ажиллагаа харагдаж байна? За цэнцэн. Дэлгэцэн дээр сая инхмагийн ярьсанчлан эцэг эх буюу чиглүүлэгч багштайгаа мэдээлэл нэгтгэн дүгнэж орж ирсний дараа мэдээлэл нэгтгэж байгаа үйл ажиллагааны зураг байна. За тэгвэл энэ зурагт юу харагдаж байна? Хэрсэн. За би сая өмнөх үйл ажиллагаануудаа эргэн саналаа. Одоо харин багууд хүчин сурагчаа сонгоорой. Чухал гэсэн мэдээллүүдээ ярилцаарай. За эрүүл шүд багийн гишүүдийг өрье. Манай ангийнхаа амьдрал садар суралцах үйл ажиллагааныхаа цагаар шүдний тухайн асуудлыг шийдвэрлэхээр болсон. Нээрээ л шүдний тухайн асуудалтай юм болов уу гэж манай багийнхаа сонирхол багштайгаа ярилцаж эрүүл мэндийн 16 дугаар төвд шүдээ үзүүлсэн. Түүнээс манай багийн санчирмаа та дэлгэрэнгүй танилцуулах болно. Бид нар 3 сарын 19-нд шүдний мэрэгчлийн эмчдээр очиж шүдээ үзүүлсэн. Тэгэхэд манай ангийн 33 хүүхдээс 8 нь эрүүл, 25 нь ямар нэгэн шүдний өвчлөлтэй байсан. Бид ээж авийнхаа тусламжтайгаар шүдээ эмчлүүлсэн. Түүнийг ар салдны шараар тэмдэглэсэн. Түүний нотлохоо эмчийн тамга гарын үсэг зурагтайгаа бүх баг тус бүрийн бүтээж ажилланд байгаа. За шүдний судлаачид багийнхан гараад ирнэ. Манай багийнхан амьдрах чадвар суралцах үйл ажиллагааныхаа цагаар маш олон зүйлийг мэдэж сурсан. Мэдээлэлээ цуглуулах явцдаа бид асуулга, анкет, сурвалжлага, ярилцлага, биеэрээ хийж турших, ажиглангаа тэмдэглэл, хөтлөх зэрэг аргуудыг хэрэглэсний үр дүнд маш олон үүнээсээ ч илүү олон мэдээллийг цуглуулсан. Үүнээсээ цуглуулсан мэдээллүүдээсээ хамгийн чухал гэж үзсэн мэдээлэл нь энэхүү мэдээлэл юм. Энэхүү мэдээлэл нь бол шүд угаах завар. Энэхүү мэдээллээ бид интернетээс авсан. Харин энэхүү мэдээллийг бид уулзаж учирсан эмчээсээ болов эрүүл мэндийн 16 дугаар төвийн эмчээс сургуулийнхаа эмчээс авсан. За тэгвэл надад хоёр нь туслах хэрэгтэй байна. Ариг бүх цэнц зүрэмт хоёрыг урьж байна.
Цэнцүрэн чинь шүдэ 100-аач харуулна уу? Харин чи надад энд шүдэ 100-аахыг харуулна уу? Шүдэ 100 угаахад сойд зүг барихаас эхэлнэ. Сойд зүг барихад маш олон байрал байдаг. Түүнээс бид нар төхөөрөмжтэй эртнийхэн 3-1-ээс болон 3-1-ээс болон үзэг мэт барих ёстой. Тэгснийхэн дараа амандаа баг зэргийн ус балгаад зайлаад асгана. Тэгснийхэн дараа сойдныхон усны 3-1-дээс ойгоо түрхээд дээш шүднээсээ угааж эхэлнэ. Тэгснийхэн дараа дотор талыг угаана. Тэгснийхэн дараа араа шүдээ угаах ёстой. Тэгчээд дүүдэн шүд. Дараа нь доод талынхаа шүдийг угаана. Хилээ баг зэргийн өргөөд дотор талыгаа угаана. Тэгснийхэн дараа араа шүдээ угаах ёстой. Тэгээд дүүдэн шүдээ угаасныхан дараа шүдээ 100-аад буйландаа массаж хийх маягаар тойрог хэлбэрээр угаах ёстой. Тэгээд сойдоор зайлаад хилээ хойноос нь урагшаа нэг чиглэлд сойдоор зөөлөн даран угаах ёстой юм. За, ариг бүхтөө баярлаа. Цэнцүрэн шүдэ 100-аач чадсан уу? Та нар ч гэсэн юу гэж бодож байна? За, тэгвэл ариг бүх найз маань шүдээ одоо бидний хүсэж байгаа тэр 7 дараалалаар угааж чадсан болов уу? За, тэгвэл бид ариг бүх найзынхаа түрүүн шүдээ угаасан дараа 7 дараалалаар шүд угаахтаа 2-3 минут зарцуулдаг юм байна. Манай багийн бас нэг чухал мэдээлэл бол зөвлөмж. Энэхүү зөвлөмжөө бид багаараа ярилцсан хамтран хийсэн. Үүнийхээ дараа бид энэхүү зөвлөмжөө аав ээжийнхээ тусламжтайгаар энэхүү зөвлөмж болгон хийсэн. Энэхүү зөвлөмжөө бид 2 дугаар ангийнхаа дүү нарт биеэрээ бичлэн үзүүлж зааж өгсөндөө маш их баяртай байгаа. Шүдний өвчлөлийг авахын тулд тусгай өрөмдөгч багжаар өрөмдөж өөрүүлж авдаг. Тэрний дараа нөхөөс өрөмдгөөр нүх үүснэ. Тэрийг бүглэхгүй явах юм бол ахиж өвчлөлтэй болох магадлал тун өндөр байдаг болохоор тэрийг нь бүгэлдэг энтэй тусгай бодисыг би ламп гэж ойлгож байна. Инженер багийнхныгаа урья. Манай багийнхан маш олон мэдээлэл цуглуулж түүнийг өөрсдийн амьдралаа дадлж болгосон. Бид нар мэдээлэлээ цуглуулж боловсруулахдаа асуулга анкет, ярилцлага, сурвалжлага биеэр хийж турших, ажиглангаа тэмдэглэх гэсэн аргуудыг хэрэглэсэн. Шүдээ 100 агаас болоод шүд зорох ба буул өрөвсөж өвчлөдөг байна. Хэрвээ та бүхэн шүдээ эмчлүүлэхгүй удаа явсаар байвал шүд буйлны завсраар чинь даган хурц эдээд өрөвсөж явагдаж улаалт хавдалт өвдөлт үүсдэг. Энэ үед эмчийн зааврын дагуу эмийн болон мэдсэслийн эмчилгээ хийлгээрэй. Би бяцхан эмчнэр багийн гишүүн Гэ Урцах байна.
Бойлны өрөвсөл нь амны хөндийн эрүүл ахуйг сайн сахиагүйдээс холбоотой үүсдэг байна. Иймээс хүмүүс шүдээ угаахад бойлнаас нь цус гарч өвдөлт өгч эхэлдэг. Би бяцхан эмчнэр багийн бие оюун төгөл байна. Шүдний цолон дараах зүйлүүдээс хамааралтай. Шүдийг удаан хугацаагаар ариутгалын болон төрөл бүрийн хүчтэй уусмалаар зайлах нь шүд зорлох нэг нөхцөлийг бүрдүүлдэг. Хоолтын буруу дэглэм чихрийг илүү ихээр идэх нь палинг сэргижүүлж наалтамхай байдал нь нэн үржих таатай нөхцөл болж өгдөг. Надад линк усаач. Бацаараа гараад ирнэ үү? Энэ бол тамидын усмал. Тамидын усмал нь бойлны өрөвсөл ба уул айл тавдалт өвдөлтийг намдаадаг. Тамидын усмалыг хэрэглэхдээ 5-аас 10 мг-аар залхихаас болгоомжлон 30-аас 60 секунд өдөрт 3-аас 4 удаа усмал өнгө алдтал зайлах ёстой. Энэ бол манай багийн бүтээлч ажил. Бид нар бүтээлч ажлыг авцсандаа аялал хийх явцдаа хинэн асуулт асуух вэ, хинэн эмчийн хариултыг бичих вэ, хинэн зураг авах бичлэг хийх вэ хэмээн ярилцсан бэлтгэн хийсэн. Бид нар мөн эмчээс асуух асуултаа хариулттай цаасан дээр тусгайлан бичсэн. Бид нар нэгэн чухал мэдээллээ том ном болгон хийсэн. Бид нар том номонд амьдрах чадвар сурталчилсан үйл ажиллагааны цагаар ямар аргууд хэрхэн суралцсан талаар товч тодорхой бичсэн. Бид нар энэ үйл ажиллагааны цагаар том ном бүтээж сурлаа, зурж бичиж сурлаа. Бид нар энэ том ном бүтээж сурласандаа маш их баяртай байгаа. Мэдээлэлч багийнхныгаа урья. Манай баг маш олон мэдээллийг цуглуулж боловсруулан чухал гэснийг нь өдөр тутмынхаа амьдралд хэвшүүлсэн. Үүнээс Нэмбэг, жүрс гэх мэт эсгэлэн жимснүүд нь буйлны сууц болон холбоо чигдүүдийг бэхжүүлж өгдөг. Яргаа загсанд витамин D агуулгадаг. Витамин D нь шүдийг бэхжүүлж өгдөг. Ус нь шүлсийг бий болгодог. Шүлс нь 95% уснаас бүрддэг. Мөн шингэн сайн авахгүй шүлс өтгөх үед шүдний палан гэмтдэг. Гүдэлцэг нь дүржин адил эсгэлэн жимсэнд ордог. Мөн коллаген ялгуултыг дэмжиж буйлны эрүүл мэндэд анхаарал тавьдаг. Сүүг өдөр тутамдаа хэрэглэснээр ясны сэргийлэлтэй сэргийлдэг. Энэ аа ямар зураастай байна? Тэгвэл ямар найрлагатай юм бол? За төгөлдөр. Хазуустан химинэл дамгаас байдаг бөгөөд шүд царил үйлчлэхэд аа. За тийм ээ. Тэгвэл энэ аа ямар зураастай байна вэ? Ямар найрлагатай юм бол? За бат зэрэг. Зэрэг зураастай зүс хариудаг. Баг зэргийн химийн найрлагатай ба зүс хариудаг аа. За тийм ээ. Тэгвэл энэ аа ямар зураастай вэ? Ямар найрлагатай юм бол? За тийм үү. Ганц зураастай тэнэгтэй аа. Хөлний найрлагатай. Гэхдээ химийн найрлагыг илүү дамгаалсан байдаг. Тийм ээ. Тэгвэл энэ аа ямар зураастай байна? Ямар найрлага орсон юм бол?
За заяа. Энэ ном Монголын байгалийн гаралтай шүтэн маш сайн нөлөөтэй. Тийм ээ. Энэ дог бид өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж хөвшөж болно. Би мэдээлэгч багийн урангуй байна. Энэ сайдны үс нь ямар вэ? Тэгвэл яагаад юм болсон юм бол? Энэ сайдны үс нь ямар вэ? Тэгвэл бүгдээрээ сайдыг 2-3 сар хэрэглээд сольж авах хэрэгтэй. Манай багийн бас нэгэн чухал мэдээлэл бол сойсны ангилал юм аа. Энэ бол нэрэн хүүхдийн сойз. Энэ нь 6-аас 8 настай хүүхдийн сойз. Энэ нь 6-аас 12 настай хүүхдийн сойз буюу бидний насанд тохиромжтой учраас энэ сойзыг хэрэглэх нь зөвөө. Энэ нь том хүмүүс зориулсан сойз. Шүдний завсар үлдсэн хоолны үлдэгдлийг цэвэрлэдэг тусгай зориултын шүдний утас бий. Хэлийг угаахад зориулагдсан хэлний хусуур байдаг. Амийг зайлахад зориулсан тусгай ам зайлагч бодис бас байдаг байна. Бид олон давуу талуудтай болсон. Манай ангийнхан үдэл бодлоо чөлөөтэй илэрхийлж ярьж сурсан. Манай багийнхан зөвлөмж хийсэн. Энэ зөвлөмжөндөө бид оос ойзог хэрхэн хэрэглэх талаар хэлсэн байгаа. Тэгээд бид аав ээжийн зөвлөмжтэйгээр ийм болгож хэлсэн. Энэ зөвлөмжөө бид 5 дугаар ангийнхандаа тайлбарлан таниулж тарааж өгсөн. Манай багийнхнаас асууж тодруулах зүйл байна уу? Үүрэнгээ. Шүд зүтгэргөөрөө яагаад шүдний палан гэмтдэг юм бол? Манай багийн гишүүн Марл хариулнаа. Шүл зүтгэх үед шүлсэн байдаг амин дэм алдагдаж шүдний палан гэмтдэг. Өөр асуух зүйл байна уу? Ирүүл шууд багийнхныгаа урья. Саяын багуу та бүхэндээ ямар аргаар мэдээлэлээ зөвлөсөн, ямар аргаар мэдээлэлээ эмхэлцсэн болоо чухал гэсэн мэдээлэлээ ярьлаа. Одоо манай багийнхан та бүхэндээ шүүл зориулах энгийн 3 аргын талаар тайлбарлаж өгье. Нэгдээ надад яаж мань хэрэгтэй байна? Их зэрэг. Энэ бол ургамлын засаар хүүхдүүд бид нэр амаа зайлуул нэн тохиромжтой юм. Ургамлын засаар амаа зайлах нь шүдний өвчнөөс үржин зэрэглэх буйлны үргэлжлээс хамгаалах тохиолдолтой сайн нөлөөтэй юм аа. Хүүхдүүд бид нэр даалгавраа хийж явахдаа хичээл даалгавраа хийж явахдаа ном уншиж явахдаа компьютер зурц үзэж байхдаа ч ургамлын засаар амаа зайлуул нэн тохиромжтой. Эцэг эхчүүд маш залхуурахгүй бол машинд жолоодож явахдаа сэний сэтгүүл уншиж явахдаа ч зайлуул тохиромжтой. Та үүний үр дүнг мэдхийн тулд 1 хоног 7 хоног 1 сар үүнийг зайлж байж үр дүнг нь мэдэх болно. Баг зэргийн ус нь нэмэгний өвчл 3 тул тусаагаад амаа зайлбал буйны өвчлөөс үржлээс сэргийлж шүд цайруулгаас гадна шүдийг бэхжүүлж хоолойны өвчнийг намдаадаг ач тустай юм. Хүнсний сод болон жамц давсны усмлаар амаа зайлбал буйны өрөвслөөс сэргийлж шүдний паланг хамгаалахаас гадна хоолойны өвчнөөс сэргийлнэ. Найзуудаа энэ юу байна вэ? Тэгвэл найзуудаа хүний нүдэнд ил харагдах хэсэг нь юу гэдэг юм бол? Тэгвэл энэ хэсэг нь юу гэдэг юм болоо?
Уйлан доторх хүний нүдэнд харагддаггүй энэ хэсгийн юу, доторх хэсгийн юу гэдэг юм бол? Тэгвэл найзуудаа хоолыг зайжилж бэлтгэлж өгдөг энэ цагаан зүйлийн юу гэдэг юм болоо? Паалан доторх зөөлөн шаг хэсгийн юу гэдэг юм бол? Тугалмайн доторх хүүдэн халууныг дамжуулж, тархилуу дамжуулж өгдөг энэ хэсгийн юу гэдэг юм бол? Тийм ээ. Хэрвээ найзуудаа паалан болон улмаар тугалмай зөөлт рүү цоорхоо нэвтрэх юм бол хурдан дайруу эмчдэр очиж үзүүлээрэй. Манай багийнхнаас асууж тодруулах зүйл байна уу? Юм уу? Манай багийнхны сургалтын хийх явцад шүдний гоо сайхны ирдэг гэсэн. Үүнийг хэлүүлээч. Манай багийн гишүүн үлзий уучрал тавилаа. Мэдээж хүнийг яаж инехэд шүдэн цоорч хараад амнаас нэвгүй өнөр гарвал тааламжгүй санагдана. Тиймээс эрүүл цагаан сайхан шүдэн хүний гоо сайхны нэгэн илэрэл юм. Өөр асуух зүйл байна уу? Утсан тэгвэл. Багийнхнаас сургалтын хийх явцад давхаршид урагдаг гэсэн. Яагаад гэдэг юм бол үүнийг хэлүүлээч. Манай багийн гишүүн гэзэнсэн байрлаа. Яагаад давхар шүд ургадаг вэ гэхээр сүүн шүдний унах хугацаа өнгөрчгöd байхад сүүн шүд унахгүй ясан шүдний ургах хугацаа эхэлж араас нь ясан шүд сүүн шүдийг түлхэх нь давхар шүд ургадаг байна. Энэ бол манай бүтээж ажлын явц. Бид бүтээж ажлын явцандаа өөрсдийн олсон мэдээлэл өөрсдийн юу гэж чаддаг болсноо хийсэ. Мэдээллээ бид та бүхэндээ дэлгэрүүлэхдээ их баяртай байгаа. Бид шүд угаах зааврыг 5 дугаар ангийн ах иш нартай зааж өгсөө. Тэд ч одоо 5 дугаар ангийн ах иш буюу аав ээж нартай заагаад манай гэр бүл бүгдээрээ шүдээ зүү угааж чаддаг болсон. Санаач хүүхдүүд багийнхныгаа урья. Манай багийнхан бусад багуудыг сурвалжлаад тэгээд суралцсан байгаа. Түүний мэдээллийг одоо та бүхэндээ түгээе. Амны хүндийн шүлсний булчирхай хэр хэмээх 3 эрхтнээс бүрддэг бөгөөд амны хүндийн хоол боловсруулах эрхтэн систем болон дээд доод уруул хажуу талаараа хазар дээд талаараа тагнаа доод талаараа хилээр хүрээлэгдэн цас зэлгүүртэй харьцдаг эрхтэн юм. Хил нь ямар үүрэгтэй вэ гэвэл хил нь хүний дотор эрхтний тайлбарлаж өгдөг бөгөөд амтыг ялган мэдэрдэг. Манай багийнхан эрүүл шүд багийг сурвалжид явхад шүд цоорол тэр даруй нэмшлэхгүй л аюултай. Ямар аюултай вэ гэвэл шүд цоорсоо мэдрэлийн судлуу хурж бусад шүдэндээ халдварлах аюултай гэдэг мэдээллийг онцолж байна. Би сониуч хүүхдүүд багийн эмүүжин байна. Бид шүдний судлаачд багийн шүдээ зүү угааж байх ёстой. Хэрэг буруу угаахан бол шүдний паалан гэмтэх, буйл өрөвсөх зэрэг эрсдэлтэй гэдэг мэдээллийг чухалчилж байна. Манай багийнхан мэдээлэгч багийн оксэстэй 3-1 төрхөх ёстой болон ногоон зураас бүхий танах тэмдэгтэй 100% ургамлын гаралтай бөгөөд шүдийг бэхжүүлж амны эвгүй үнийг арилгадаг. Харин цэнхэр зураас бүхий танах тэмдэгтэй он холимог арилгатай бөгөөд шүдийг сариулж
Сэнгэнсэн үнэрийг бий болгодог. Сэнгэнсэн үнэрийг бий болгодог. Харин хар зураас бүхий танах тэмдэгтээ он 100% химийн галтай бөгөөд шүдийг цариулдаг. Харин улаан зураас бүхий танах тэмдэгтээ он холимог найрлагатайч химийн гал нь бага бөгөөд амны эвгүй үнэрийг арилгадаг. Би санаа төгтөг багийн нарын эдэн байна. Энэ бол Бэлний зураг. Бэл яагаад өрөөстэйгүй гэхээр Бэл нь буруу угаалт болон өөр тохироогүй сайд хатуу зүйлснээс болдог юм байна шүү. Тийм учраас зориултын ам зайлах бодис болон эрүүшил багийн төвснөр ургамлын нэмэгний хүчил хүнсний содоор амаа зайлах нь Бэлэн тохиромжтой юм байна шүү. Би сониуч хүүхдүүд багийн бэм хүчээр байна. Бид мэдээлэгч багийг судалж байгаа хавцад нэгэн сонирхолтой мэдээлэл байсан. Дэлгэрч авлаа хүнийг дэлгэрүүлээч. Манай багийн бас нэгэн чухал мэдээлэл. Манай монголчуудын шүд яагаад тийм гоё цагаан байсан бэ гэхээр манай монголчууд өдөр тутмынхаа амьнал сүү цагаан эдээ болон хатуу жигэнгөө харуулаа үлээж явдаг байсан. Жишээлбэл морь малаа уйлж хон малаа харуулаа явж байгааг хувцснараа ойж байгааг гэсэн хатуу жигэнгөө харуулаа үлээж явдаг байсан. Иймээс найзуудаа чихрийг багаар хэрэглэж харин сайхан монгол хатуу харуулаа өргөж үлээж хэмжээцгээе. Өнөөдөр найзуудаа бүгдээрээ шүдэ хайрлыг гэсэн дуу сонссон шүү дээ. Үнийгээ дуулж сонирхолох уу? За. Өгсөд цайгаа усны дараа үдээс хамаас унтын өмнө амьдрал тустай шүдэ угаая эхэндээ яам үнийг хөвшүүлээ түүний тул ах хэрэгтэй тасар гойхон фототой идэж байя чихэргүй багхийн зажил сууря өнгөлөг сайхан цагаан шүдэ өнөг дандаа ачилж явъя түүний тул ах хэрэгтэй тасар гойхон фототой түүний тул ах хэрэгтэй тасар гойхон Энэ бол манай багийн бүтээл ажлын хавцаа. Бид нар бүтээл ажлын хавцаанда өөрийнхөө бусдад багуудаас судалсан мэдээлэлээ бүтээл ажлын хавцаанда хийсэн. Өөрийнхөө сонин сэтгүүлээс олсон мэдээлэлд хүртэл бүтээл ажлын хавцаанда хийсэн. Би танаас нэгэн хуудас тарааж өгсөн байгаа. Түүнээр амьдрах чадвар сурсан үйл ажиллагааны цагаараа юу гэж сурсан талаараа асуултын дагуу эргэсүүлэн бичээрэй.
багийн ширээн дээр энэ үйл ажиллагааг орохоос өмнө хэрэгжилж байсан ОЦЭС болон энэ үйл ажиллагааг орсноос хэрэгжилж байгаа ОЦЭС-нууд тавигдсан байгаа. Ангийн багшигаа урья. Хүүхдүүдтэй багш маш их баярлалаа. Багш ч гэсэн та нартайгаа хамтдаа одоо маш олон зүйлийг сурч бас мэдэж авсан. За аль бие шатанд нь ямар арга хэрэглэх үү? Одоо мэдээлсэн цуглуулсан мэдээллийг хэрхэн яаж боловсруулах уу? Ямар чухал мэдээлэл байсан бэ гэдгийг одоо ингэж тайлбарласандаа маш их одоо таатай байна. Та нөхдөд багш нь баярлж байна. За ингээд миний хүүхдүүдийн эрүүл сайхан биед нь саруул ухаан оршиж, эрдэм мэдлэг нь дэлгэрэх болтугай гэж багш нь өрөөж байна.